Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт Булган, Дархуул, Дорнод, Төв, Хинтий, Хөвсгөл, Сэлэнг аймагт 32 удаагийн ой хээрийн төмөр бүртгэгдснээс өнөөдрийн байдлаар 28 төмрийг бүрэн унтрааж, 3 төмрийг цурамдаруулж, 1 төмрийг унтраахаар ажиллаж байна. За дээрх төмрийн 21 нь Сэлэнг аймагт гарч, Тус аймгийн Мандал, Хүдэр, Алтан болог суманд гарсан 3 ой хээрийн төмрийг цурамдаруулж, за Сэлэнг аймгийн Хүдэр суманд гарсан 1 төмрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. 2025 он гарсаар 12 аймгийн 65 сум нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн АГ-ийн төмөр бүртгэгдсэн. За өнгөрсөн оны мөн үнэтэй харьцуулахад АГ-ийн төмрийн хог 49.3% өссөн гэдэг байна. За энэ АГ төмөрөнд нийтдээ 79 буюу 75.9% өссөн. Тэрийн төмөр 65 буюу 16.9% өссөн ийм дүн мэдээтэй байна. За ойрын өдрүүдэд бас харьцангуй нийт нутгийг амарсан бороо орж харьцангуй гайгүй чиг өсчихсэн. Ойрын өдрүүдэд эргээд бас хамт хөгжлөлтөөр байгаа учраас хоороос дахин нэмэгдэн. Юм учраас АГ-ийн төмрөөс тавхан дор бүрнээ сэргийлж анхаарал болгоомжтой байгааг сануулъя. Уулархаг бүс нутаг гэдэг юм уу тал хээрийн бүс нутгаас шалтгаалаад ямар автомашин ашиглахгүй. За автомашин хүрэлцэхгүй ч байгаа газар байгаа. Автомашин битгээл бүр морьтойж очих боломжгүй байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг Хөвсгөл аймгийн Урлаавал сумд гарсан ой хээрийн төмөр дээр бид нэр албаагчтай цэвэрчний 303 дугаар анги одоо нисдэг тэргээр хайс. За сум орон нутгаас хамгийн ойрхон сум орон нутгаас морьтой гарахад 10 хоногийн дараа очихоор газар. Тэгээ нилийн юм одоо бартаа асуу өндөртэй. Гэх жишээ нь ийм нөхцөл байд.